Сонсогч та бүхэнд орой мэндийг хүргэе. Студид өнөөдөр дахиад шинэ зочин ирсэн бай. За, Эрхэнбаатарын Төмөрбаатар гэж залуу. Анх би бол хэрэг явдлыг 2013 онд эхэлсэн гэж ойлгодог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо тодорхой баримттай өөрөө бол нэлээ ярьсан. За, ганц удагт яг хэд хоног хоригдсон. Өөр дөчин байдаг бол нэг тийм сонирхолтой кейс бол юу юм бэ гэхээр нэг цүнхэн дотор одоо манай хууль тусгай субъектийн 4 тогтоол үндсэндээ ингээд нэг өдрийн огноотойгоор багтцсан байсан ийм агуулгал байгаад идэв шүү дээ. Сэжигтнэр тооцоод ялдагдагчаар татаад гэр нэгжээд цагт оройд. Тэгэхээр ийм боломж ер нь одоо хуулийн практикт байсан юм уу? Ер нь байх боломжтой юм уу? За энийг бүр яг анхнаас нь ярьж өгч. Би чинь одоо 2012 онд Ардсан намд илсээд тэгээд Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд Норвын Алтан хувийн багт ажиллаж исэн. Тэгээд ажлынхаа одоо өмнө бас нүүрс хөтөлбөрийн гээд одоо Улаанбаатар хотыг хямд нүүрсээр хангах тэр хөтөлбөрт менежерээр ажиллаж исэн. Тэгээ менежерээр ажиллаж байгаа дараа нь одоо Алтан хувийн даргын баг буюу шинжлэлийн засгийн газрын багт орж ажилласан. Тэгээд ажиллаа хийгээл мөрөөрөө явж байгаа 20 хэд настай залуу. Нүүрс хөтөлбөр дээр бол одоо гавьяа гэх нь хаашаа маш сайн ажилласан. Олон залуучуудыг манлайлж Улаанбаатар хотыг 2 өвөл хямд нүүрсээр хангаж чадсан. Тийм ажил хийсэн. Тэгээд шинжлэлийн засгийн газрыг 27 дахь ерөнхий сайд Алтан хувийг огцруулах гэсэн одоо бүлэглэлийн дайралт тухайн үед ирсэн. Тэр дайралт 2013 оноос эхэлсэн байлээ. Тэгээ 2014 оны 7 сарын 29-ний өдөр тэр бүлэглэлийн дайралт над дээр өөр дээр маань ирсэн. Тэгээ гудамжнаас барьж аваад авилгатай тэмцэх газар дээр очиод түрүүний таны хэлдэг 4 тогтоолыг танилцуулаад сэжигтнэр татсан тогтоол, ялагдагчаар татсан тогтоол, гэр нэгжих. Тэгээд шууд 60 хоног цагдаа орох. Тэгээд тухайн үедээ би ч одоо бас хууль эрх зүйн мэдлэг нэг сайн биш. Тэгээд болж байгаа юм настай 20 настай, тэгээ 20 настай хийж бүтээл гэсэн залуу. Тэгээд тэр юу болж байгааг сайн мэдэхгүй нэг 3 цагийн дотор л намайг амжуулж байгаа шүү дээ. 18 цагт баригдсан төмрөө одоо 21:30-д ганц удаагийн хаалгаар орж байгаа байхгүй юу? Ийм л хурдан процесс болж байгаа. Тэгэхээр энэ дээрээс юу хэлэх гээд байна вэ гэхээр тухайн үед одоо бүх тэр хүчний байгууллагууд нь шүүхэн прокурор нь нийлээд тэр Төмөрбаатар гэдэг хүнийг яг ингэнэ гэд зураг зураад юмаа бэлтгэсэн л байгаа юм. Тэгээ тийм хонгол руу зүгээр түлхэгдээд ороо явчихд юм байлээ. За төмрөг 18 цагт АТГ дээр авчиад 21 цаг 30 минутанд 4 тогтоол танилцуулж байгаад авчиад ганц удагт хорчлоо. Хоригод 2 талын эргэлзээт юм байна. Тэр 4 тогтоолд яаж нэг өдөр нэгтгэгдэж бэлэн болох вэ? Процессын хувьд. Одоо чи өөрөө энэ хууль эрх зүйн орчинд бас тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулаад байна. Хоёрдугаарт нь анх удаа талсан сэргийлэх арга хэмжээ авагдах хуулийн хугацаа ямар үндслээр хэд хоног байдгийг. Чамд яагаад шууд 60 хоног гэж хэлсэн юм бэ? Хуулийн хугацаа, цагдаа орох хуулийн хугацаа бол одоо ингээд нэг хамгийн дээд хугацаа нь шууд 60 хоног байдаг. Тэгэхээр өмнө нь одоо мөрдөгчийн мэдлийн 72 цагийн хоригтой. Тэгээд сэжигтнэр 14 хоног, тэгээд ялагдагчаар 30 хоног хорж болдог. Нийтлэг жишг тийм байдаг. Гэвч харамсалтай над дээр хамгийн дээд боломжит хязгаар буюу шууд 60 хоногор хорж байгаа. Тэр нь одоо миний одоо ингээд харж байхад бас өөрөө эрх зүйч болчоод энэ хонглын талаар судлаад өөрөө биеэрээ явсны үед үзэхэд бол захиалгатай юм тэгж явд юм байна. Зурган зурагдсан байд юм байна. Тэгээд тэр 4 тогтоолыг чинь мөрдөгч хүсгээр нь прокурор нь шийдээд шүүгчин шийдээд нэг дор хийцэл. Нэг дор бэлтгэсэн байж штэ. Ер нь ийм боломж бий юу? Манай одоо ч ингэж ажиглаа. Ер нь ийм боломж бол гацаагүй үйлдэл дээр гэмт хэрэг хийж гад баригдсан хүн дээр бол байж болох байх. Хууль эрх зүйн орчин талаасаа. Тэрнээс бишүүл зүгээр над чиг одоо ингээд ажиллаа хийгээ явж байгаа хүнийг хилэмгдүүлэх гэж зохиол бичиж байгаа нь өөрөө тэр яг гэмт хэрэг хийсэн хүн мэд харагдуулж штэ. Тэгээд тэрийг хэвлэл мэдээллээр одоо тэр хүмүүс нь тэгж хоригдлоо гэд. Тэр үед одоо үнэн мөнөөрөө би явж исэн учраас тийм нэг их хэмжээний мөнгөн ч юм уу тэр хүсэж исэн бичиг баримт надад байгаагүй. Угаасаа байгчихгүй байсан. За ингээд ганц удагт тавьчаад 60 хоног хорилоо. Тэр хооронд өрнөж байгаа үйл явцыг чи одоо ингээд эргэж хараад нэг дүгнэдээ. Ер нь чиний одоо юу гэдэг хууль ёсны хамгаалагдсан эрх ашиг тэр тус орчинд яаж хангагдаж ийсэн. За тэр арга хууль эрх зүйн тусламж зөвлөгөө авах. Би яагаад одоо шууд 60 хоногор хоригдчих гэдэгтээ үндэслэл эсэргүүцэл бичих гэдэг юм. Ийм эрхүүд ер нь хангагдаж ийсэн үү? Би чинь 60 биш нийт ер нь бол 181 хоног хоригдсон. Нийт бол 181. Эхний шийдвэр гарлаа. Мэдээж одоо манай гэр бүлийнхэн найз нөхдүүд маань нийлээд одоо өмгөөлөгч аваад хууль ёсны дагуу хөөцөлж эхэлсэн. Харамсалтай нь нөгөө өргөдөл гомдлоо өгөөд эн чинь ингээд
гэмт хэрэг хийгээгүй хүнийг шууд ингэж болд юм уу тэргээл асуудлууд хөндөө тавихаар нөгөө дээд чатны прокурор, дээд чатны шүүгч нар хүлээж авдаггүй. Тэгэл үргэлжлүүлээд хориод байдаг. Тэгээ хорж явах явцдаа бол шууд улс төрийн агуулгатай байсан тухай үед. Улс төрийн агуулгатай гэж юу хэлж байна гэхээр одоо Алтан уян ерөнхий сайдтай холбоотой ноог хэл. Чи Алтан уягийн хажууд юу хийдэг байснаа хэл. Нүүрс хөтөлбөрийг ер нь ингээд харлуулсан юм ярь. Тэгээд тиймэрхүү юмнууд ярил чи суллагдана. Тэгээд тухайн үед манай бас ээжийн бие тааруу байсан. Ээжи чинь би муу байна гэх мэтлэнгээр одоо тэр үе чинь ингээд бас нэг энэ хууль эрх зүйн орчинд араа сайжраагүй 10 жилийн өмнө нэг юм бичлэг камер байхгүй штэ. Байцаалтын үе. Тэгээд альбан бусаар орж ирээд тийг дарамтлан тэр нь хинбэ гэхээр авилгатай тэмцэх газрын тухайн үеийн ахлах комиссар мөрдөгч дээд зол жаргал байхгүй. Нөгөө зол жаргал. Зол жаргал чи одоо миний санджгаар ер нь одоо танай нэвтрүүлгээр ч ороод байгаа тухайн үеийн тэр хонголд байсан хүмүүсийн одоо хонглоор орж исэн хүмүүсийг мөрдөгч байцаагч комиссар нь зол жаргал гэж хүн байсан. Тэгээд тэр нь одоо тэрийг бол би бүр санаатай гэж боддог. Тэр хүнрүүл тэр одоо захиалгат хэрэгүүд хуваарлагддаг байсан юм шиг. Тэгэд одоо чамайг хоригдож байгаад тэр хүн ирж уулзаад яваад байгаа юм. Ганц удаад. Тий, 181 хоног хоригдох чинь над дээр нэг 13 удаа ирсэн байдیں۔ Тэр зол жаргал. Тий, яг хөө дунд нэг хоёр өөр мөрдөгч ирж исэн юмнууд байгаа. Гэхдээ ажлын хэсгийн ахлагч нь зол жаргал комиссар байхгүй юу? Тэгээд 11 сарын 5-ны өдөр одоо шинжлэлийн засгийн газар огцорсон. Би 7 сарын 29-нд хоригдсон. Тэгээ энэ нэг 100 орчим хоногийн хугацаанд над дээр 12 удаа ирсэн. Тэгээд шинжлэлийн засгийн газар огцорсноос хойш намайг тоохоо байсан. Хэрэг нь бүтцсэн учраас зорилго нь биелсэн учраас би тоогдохоо болоод тэгээд чамайг тэр дор нь гаргачдаг юм дээ. Тэр дор нь гаргачаар нийгэмд муухай харагдах учраас нэг нэгээр нь гаргад юм байлээ. За хамгийн ихний гарсан хүн буюу шинжлэлийн засгийн газар нэг 16 цагийн алдад огцороход орой 19 цагт мөнгөн төвийн асуулгаж байгаа. Тэр өдөр нь. Тэгээд мөнгөн төвийн араас одоо надтай зүг тэр хэрэгт одоо холбогдож шалгагдж исэн, гүтгэгдсэн, хилмигдсэн залуучууд ингээд 11 сард нэг нь 12 сард нэг нь хамгийн сүүлд буюу хамгийн одоо хүлээцтэй байсан ч юм уу, хэл ам багтай байсан ч юм уу, намайг хамгийн сүүл 181 хоног хороод 1 сар 15 оны 1 сар. Чи хүлээцтэй байсан, хэл ам багтай байсан гэхээсээ илүү зүгээр учраа ойлгоогүй юм шүү. Яг юу болоод байна гэдэг тэр нөхцөл байдлыг яг ойлгосноо тэр үед. Би яаваа юу болоод ингэж үг. Эхний одоо хэд хоног бол ойлгохгүй байсан. Тэгээд нэг тодорхой зүйл байсан. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Тэр одоо нүүрс хөтөлбөрийн хэрэг дээрээс одоо мөнгө угаасан гэдэг юм. Мөнгө төгрөг угаасан юм байхгүйгаа мэдчихсэн учраас үнийн ялна гэдгийг мэдчихсэн учраас хамгийн одоо тайван байсан. Тэгээч тэгсэн юм уу? Эсвэл энэ одоо ингээд цаашдаа бидний өдөөс яаж чадахгүй ч гэж тэгсэн юм уу? Тэднэрт нэг бодол байсан баг. Тэр бодлыг нь бол би мэдэхгүй байна. Тэгэхдээ би гарч ирээд тэрнээс хойш тэмцсэн. За ийм хонгол байд юм байна. Энэ хонглыг эхлээд нураах ёстой юм байна нэг. Хоёр цаашдаа ийм хонгол гарахгүй төлөө байх ёстой юм байна. Одоо миний асуух гэдэг зүйл тэр байгаа юм л да. Тэр хонгол гэд яриад байхаар нэг юм бит бус болоод идэг. Тэгэд энэ нь болохоор зэрэг нийгмийг одоо айц тавдуулах гэсэн ч гэдэг юм уу. Байдгүй юмыг зохиодог ч гэдэг юм уу. Ерөөсөө юм нэг хууль хяналтын байгууллагын угсардсан ийм хуулийн схемчилсэн бусдыг хилмигдүүлдэг, хохироодог амьдралаар нь тоглолдог ийм юм гэж бол одоо хаач байхгүй. Эд бол ерөөсөө одоо улс төр хийж гинэ гэдэг юм. Ийм агуулгын яриа байгаад байна шүү дээ. Чинд яг ингээ баримттай хариулдаг бол зүгээр ер нь чиний яваад ороод гараад ирсэн тэр хонгол юу байсан бэ? 2016 оны 4 сард одоо Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд Норвын Алтан уяггүй шудраг усын хонгол гэж ийм зүйл байд юм аа. Шудраг усын хонголын одоо үүсгэсэн хүмүүс нь эднэр байна гэд. Одоо Монгол Ардын намын дарга Мие Гомбын инх болд. Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн одоо элбэг доржгүй. Тэгээд тухайн үеийн авилгатай тэмцэх газрын дэд дарга сүүл тагнуулын дарга болсон Батын Хурц гэдэг хүмүүс яг толгойн. Энэ хүмүүс энэ хүмүүс бол түлхүүрийн эзэд. Тэгээд энэ хүмүүсийн бүтээсэн одоо төрийн эрхийг авах. Тэгээд одоо шудраг зөв ажиллаж байгаа хүмүүсийг хилмигдүүлэх замаар засгийн газрыг унгаах тэр комбинац нь өөрөө одоо шудраг усын хонгол болж эхэлсэн. Харин 16 оноос Алтан уяг дарга эхлээд үргэлжлүүлээд одоо би 20 он дуурж иж бид нар нийлж дуурж иж тэр хонголыг чинь бас нураахад нэлээд тусдсан болсон шүү. Одоо чи ер нь одоо ингээд 181 хоног ингээд хоригдохдоо энэ хонглоор орсон гэд ярьж байгаа би их олон зочдтой яг ингээд ярьж ин өөрсгч нүүр тулаалт ярьж ин баримт фактуудаа гаргаад тэр хүмүүс хэлхий нэг ийм хандлага байна. Дийлэнх нь бол материаллаг хохирогчд байгаа байхгүй. Ер нь бизнесийн булаадаг. Одоо дарамтлж мөнгө төгрөгийг авдаг, орон байр хөдлөх үйл хөдлөх хөрөнгүүдийг нь авдаг ч юм уу. Одоо уул уурхай лицензтэй болвол тэрийг нь хамдаг. Тэгээ чиний хувьд бол
нэг онцлог нь 20-д настай залуус өгөх юм юу ч байгаагүй чамд одоо материалог гэх юм бол юм байгаагүй гэж яриад байгаа шүү дээ. Тэр чи бол зүгээр нэг юм улс төрийн зорилгын нэг юм элемент нь бий болчлоо. Чи 181 хоногийн дараа гарч ирээ бодож явахдаа одоо ч гэсэн бодохдоо би энэ ингэж хилмигдэж хохирохдоо миний алдсан хамгийн том одоо хохирол маань энэ шүү гэж юу боддог вэ? Миний хамгийн том хохирол бол одоо тухайн үед манай ээжийн бие муу байсан. Хор тавдрын хаалгаанд ороод сарч болоогүй байж хат нь намайг цагдаа хороод ээжтэйгээ би ээжээгээ сахиад байжсэн учраас миний амьдарч исэн миний нэр дээр байдаг байрыг нэгжээд одоо ээжийн маань одоо гівчихт нь хажуугаар нь 7 залуу дайрж ороод гэр нэгжээл хаалгаанд орсон хүн дээр хаалгаанд ороод гэртээ гівчихсэн баггүй юу. Тэгт нь орж ирээд 7 залуу гэрийн маань одоо оронгоор нь эргүүлж байгаа шүү дээ. Хүнжил гуцыг нь авч идээд тэгээд түүгийн цагдаа орхоо авч явахад бол ээжд маань хүнд байсан. Тэгээд яг уу ээж маань намайг гарч иртэл хүлээж чадсан. Дараа нь гарч ирсний дараа бурхан болсон. Тэр бол одоо миний хувьд бол хамгийн том гар цохирол маань байсан. Төрсөн ихийг хүртэл энэ нөхцөл байдлын нөлөөгөөр би алдчихлаа гэдэг ийм том гомдол. Энд чинь ер нь ямар ч одоо эдийн засгийн юм уу материалыг агуулгаар хэмжих боломжгүй юм шүү дээ. Тэг ингээ яриад яваад л байна. Бүгдээр л чадах хэмжээнд тэмцээд л байна. Энэ юусоо амжилт олох юм уу ингэж явахад? Мэдээж хувь хүмүүсийн одоо өөрт байх потенциал, хүч, энергиэрээ тэр хонглоор одоо орсон, тэнд хэлмэгцсэн хүмүүс тэмцэж байгаа. Тэднийг үр дүнгүү гэж хэлэх бол бас хэцүү. Өөрийнхөө хэмжээнд. Миний хувьд бол энэ ардсан намаа арчлаа аврахын тулд ирээдүйн хойчд ийм хонгол үүсэхгүй тулд тийм хонгол үүсгдэг хүмүүсийг нэгийг ч гэсэн холдуулахын тулд би өөрөө оролцоод явж байгаа. Өөрөө хууль тогтоох шатанд очиж чадвал энэ хонглыг би системээр нь нураах хүмүүсийн нэг болж чадна. Эндээ ч итгэлтэй байгаа. Би өөрөө бодод төлөвлөсөн ер нь гадны практикуудыг харсан дотоодынхоо эрдэмтэд хуулийнхантай зөвлөлтөөр энд ийм засвар хийх ёстой байна гэдгийг өөрөө харцсан. Тэгэхээр энэ бол харьцангуй боломжтой байх гэж ойлгож байгаа. Гэрийн шавхаатай болчлоо гэд гэрээ хаяа явждаг ийм хандлагыг чи юу гэж хардггүй. Ер нь яах ёстой бэ одоо жишээ нь. Гэрт маань одоо хурц тэргүүтэй хүмүүс орж ирээ суудсан болохоор энэ хурц мурц манай гэрийг аваад явчихна гэд хаяад явж болохгүй. Би гараа явчих гэж болохгүй. Тэр дотор тэр хүнийг идэ бэр гэж бодож байгаа бол тэр дотроо байжгаад шахаж гаргах нь ардсан намын залуучуудын бас одоо хонглоор явж үтснийхээ хувьд хэлмэгцснийхээ хувьд миний үүрэг. Тийм ч учраас би энэ дотор алдцаад өөрчлөе гэдэг юм. Энд бол одоо аны Монгол, маны Монгол гэж байхгүй. Яг энэ хулгайтай тэмцэх, худалтай тэмцэх, хонголтой тэмцэхтэр бол бүгд хүчээ нийлүүлэл явах хэрэгтэй. Би ч тэгнэ гэж бодож байгаа. За ингээд студид урилга хүлээж авч ирж өөрийнхөө туулсан, өнгөрүүлсэн энэ амьдралыг тодорхой баримт он цаг хугацааны дараалтаагаар ойлгомжтой үзэгчдэд хүргэсэнд бас баярлалаа. Энэ бас тодорхой хэмжээнд бас тэр болгон яриад байх юм сэдв биш бах. За одоо завгүй явж байгаа энэ их ажлын дундуур цаг гаргаад ирсэнд бас баярлалаа. За ингээд амжилт хүсье. Баярлалаа.